Сайн манайхаа өнөөдөр би Сандар гэдэг найзтайгаа ямар инглиш өрөөдөр гэж байна. Энэ зөвхөн манай царайгаа гэсэн юм байна. Мамаа чичрийг олцоо би нэг хадгалаад хийсэн юм байна. Ресис хийж байгаа. Би смар эйга. Би арасаа тэгтэй та. Юм бүрээр гоё пинус батартай. За би ингэж хэлсэн яа. Зөндөө чадахгүй гэдэг. Ямар цаавар Гэтэ би мас тэгэхээр хаа яснаа тэ бас нэг юм хийе. Би энийг өнөөгөө бэч тэгэхээр хахадраа хахах гэж. Төөрсөн гүнж. Эрт үрдийн цаг. Дуу цахилгаантай бороо асгарсан нэгэн өдөр эрчлэн шуугих далайн давлгаа нэгэн зэрэг дөнгөж төрсөн хоёр охины тухай мэдээг дуулгахаар дагуулгаална. Нэг охин нь дорн зүгийн хааны гэр бүлд төрсөн гүнж байлаа. Энэ охиныг Наоми гэж нэрлэжээ. Харин нөгөө охин нь өрн нутгийн жирийн нэг хончин айлд төржээ. Түүнийг Дейзи гэж нэрлэж гэнэ. Он жил улиран өнгөрсөө Наоми охин хаан аав хатан ээжийнхээ хайрыг булаасан охин боллоо. Хүссэн бүхэн нь биелдэг болохоор охин аажимдаа ихэрхүү зантай болж гин. Ямар утсалтай юм бэ? Ээжээ аваа. Би сарыг авмаар байна. Сар гинэ? Гэхдээ яаж? Яаж гэдг нь надад хамаагүй. Би сарыг авмаар байна. Гэхдээ дэглэггүй яах вэ? Хонгор минь үжүжүжүжү. Даруул. Сарыг одоохон авчирч гүнжид өг. За мэдлээ ихэвдээзээ. За маа охин минь одоо сар диний их болсон үжүжүжү. харин энэ үед хончны гэрт Дейзи өрөөгөө цэвэрлээрээ. Ээж, миний даашинз муухай болчихно штэ. Та өөрөө цэвэрлчихээ. За, ойлголоо. Дейзи хэтэрхий буруу эрхэлж өснөөс болоод их бардам болж гинэ. Би хамгийн хөөрхөн охин биш гэж үү? Би хамгийн хөөрхөн биш гэж үү? Би хамгийн хөөрхөн биш гэж үү? Би хамгийн хөөрхөн. Би хамгийн шилдэг. Адилхан нэг одонд төрсөн бохоод ч тэрөө зөрүүд хүүхдүүд юмаа. Ийм өстөлтөө өдрөө санар битээ. Хоёуланд санаж өгнө. Ингээд 18 нас хүрэх үед нь шийдтэн Наомигийн ордонд очихоор шийдлээ. За одоо танаас байсан чарна. Кимч миний үгийг сонсохгүй маа. Би энэ ордноос залхаж байна. Нэрээ юу? Та юм бэ? Би шидэд загалмайлсан их чинь байна. Шидэд ямар их гинэ? Чи ордонд байхаас залхаж байна гэсэн үү? Чамд өөрийнхөө хүссэн газар амьдрах боломж өгвөл чи зөвшөөрөх үү? Эндээс л хурдан явмаар байна. Ингээд яагаад надад туслах гэж байдаг вэ? Би чиний шидэд загалмайлсан. Одоо тойрс нэг гимнастик хийж байгаа юм маань гоё хийж байгаа. Тэгээд чи өсөж таашаа. Тэгээд аасуу хамгийн их нэг тасгалбал
Өөрийгөө улаан нийлүүлээд тэгээд энийг газар бүргэн. Тэгээд хэрэг хүрэхгүй болж байгаа юм ингээд доош төлөдөг нь. Тэгээд гол зүгээр тий хоёрдугаар төслийн хатчих дандаа ингэдэг болохоор би ингээд хата намайг сон. ингээд дээрээс ингэж чадахгүй жоох нэг юм хөөч юм уу гэдэг дээрээс хүн даруулаад асуучихлаа тий. Тэгээд би зөвөр өөрөө болохоор нэг хүн ийм хүн ингээдээс ахгүй юу. Тэгээд би өдөр болгоо ингэж шахсаар байгаа юм болсон. Тэгээд одоо бүр ингэж чадж байгаа. Би нэг хүмүүс биеийн тамир дээр ингэж байдаг да. Энэ нь ийм хэрэгтэй байхгүй юу. Тэгээд ингээ босоод ирэхэд явж байлаа. тэгээд одоо арайсаахан нэг тайлбар хийж байгаа. Гурван болохоор айгүй амархан. Одоо ингэж байгаа штеп. Нэрээ шууд ингээд хүчлээд яваа. Тийм би санагдаж хэлсэн шүү. Тэгвэл дасгал. За одоо тэгээд аасах дасгал ингээд дуусчихж байгаа. Одоо би бэсэх тасгалахаараа яг л нөгөө нэг аасуудаг шиг адилхан ингэж эхлээд өөрийгөө ингэж шахан дараа нь жоохон хөлөө ингээд жоохон ингэж шахаад ингэж хөшөр хагаад ингэж бэсэж чадахгүй байна. Тэгээд би банаа дээр бэсэж чаддаггүй. Одоо чаддаг хүрээч хүрсэн. Тэгээд надад жоохон сүлжээ байгаа та. Одоо миний хамгийн их дуртай зүйл бол энэ ташаа. Та намайг эндээс явуулчих чадах уу? Харин одоо бас би манайха энэ монстер хамгийн амархан зүйл гэж байна. Тэгэхээр ширэг зургууд руу би яг анх энийг хийж сурсан байгаа. Тэгээд Би манайха би чадахгүй үзээд чадахгүй бол яг намайг дэмжээрэй гэж хэлсэн. олон сайхан зургуудыг хараад Гэж гэдэг юм аа. Гэт ирүүн дээр тогтохоор амир хэцүү, ирүү амир өгдөг. Тэгээд одоо миний толгой хөрдөн шүү дээ. тэр охин Наоми байлаа. Гэвч Дейзи таалагдсангүй. Тэр цааш явлаа. Ингээд Наомигийн гайхалтай сайхан туг намарсан. Би арайсаа хайлын нэг көлцөө харсан. Көлцөө. Хацаараа. За нэг тайм көлцөө харуулнаа. Үгүй хайлт зэрэг хийх үү. За. Охин зураг руу болгоомжтой. Дараа нь би дагаж. За нэг иймэрхүү арайсаа гэдэг би харсан. Энэ үед Наомигийн ээж аав Одоо би хийх дуртай зүйл юмээс хоёрын зэрэг хаан сэргүүдээ явуул уус авныхоо өнцөг булан бүрээр хаа бэс бас нэг тасалж байгаа. Ингэсэнгүй. Яа тий бэс ухтай бас нэг юм байгаа мэй шүү. юм бэ? Ийшээ яг гинэт онцны шивчи олж харлаа. Энэ юмштэй ортод ажилтдаг юм шиг байна. Би ч гэсэн ажил хий. Тэгтэл ортод орж үзэхээс ингээд Дейзи хааны галтгоон ажилд Би хичнээн бүдүүн чигсэн юм уран байгаа. харин гэрт нь ээж аавынхын санаан зов. Та нарт нэг юм сануулж хэлэхэд хоёр одоогоос ариун сайхан ганцаараа одоо бичлэг хийдэг гэсэн бол одоо дандаа ер нь хоёр ер нь хамт байх. Тэгээд танаас гоё. Тэгээд одоо бичлэг дуусгах юм. Наоми зургуруу ороод төвд бүр ядарч таасан байлаа. За энэ бичлэгийг битаараа би ингээд дөлөөгөө харах цаг болчихлоо. Тэгээ маргааш үзүүлээ. Баяртай. Лайк болон subscribe дараарай. Чи маргааш дуусна. Би хэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нэг энэ хэсэг дээрээ. За бай. Бай. Лайк дараарай.